Анхаараарай. Зорчигчдын 1-р тавцангаас суудлын 106 дугаар галт тэрэг хөдөлгөхөд бэлэн болсон байна. Улсын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажил, онцлог үйл явдал, Монгол инженерүүд, залуучуудын хийсэн сонирхолтой бүтээл шийдлүүдийг багтаасан галт тэрэг инхүү хөдөллөө. Зорчигчид суудлаа эзэлнэ үү? Бидний буух дараагийн зогсоол. Радио Влог. Сонсогч та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Радио Влог нэвтрүүлэг шинэ дугаараа өргөх гээд бэлэн болж байна. За нэвтрүүлгийн зочноор Diamond Mind Academy-ийн сургалтын менежер Дор Чант эфирт ирсэн байна. За энэ өглөөний мэнд сайхан амарсан уу та? Сайн байна уу? Бүгдэнд нь энэ өглөөний мэнд хүргэе. За академийнхаа үйл ажиллагааны талаар бас мэдээллийг хүргэж одоо байгууллагад 4 жилийн турш одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн яг ямар чиглэлээр залуучуудад одоо сургалтын үйл ажиллагааг ордог юм бэ? За хамгийн анх болвол яг өсвөр насны хүүхдүүдэд хувийн хөгжил буюу өөрийгөө илэрхийлэх, зорилгоо тодорхойлох гэдэг хичээлүүдийг орж исэн. За тэгээд Shark Tank нэвтрүүлэгт Анар Shark-ийн хөрөнгө оруулалтаар 60 сая төгрөг аваад ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа академи байгаа. Анх бол өсвөр насны хүүхдүүд чиглэсэн бол одоо эцэг эх рүү чиглэдэг сургалтыг давхар явуулж байна. За мөн дээрэс нь багш нар руу чиглэсэн сургалт хөтөлбөрүүдийг илүү явуулж байна. Яг тэгвэл зөвхөн нөгөө хүүхдүүдэд хувийн хөгжил заахаас илүүтэй багш эцэг эхийн оролцоо бас чухал гэдэг юм байна гэдгийг судалж олж хараад хүүхдүүдээс мань санал ирээд за багш нарт одоо 2 дахь жилдээ явж байна. Эцэг эхчүүдэд одоо 3 жилийн хугацаанд сургалт хөтөлбөрөө явуулж байна. Энэ эцэг эхчүүд болоод багш нарт зориулж байгаа сургалт хөтөлбөрүүд дандаа нөгөө хувь хүн лөө чиглэсэн хувийн хөгжлийн сургалтууд гэж ойлгож болох уу? Одоо таны хүүхэд зорилго гэдэг зүйлийг тодорхойлцсон, таны хүүхэд мэрэгжлээ сонгоцсон байхад эцэг их багш нар ямар оролттой байх ёстой юм. Тэр бас давхар нэг ойлголттой бийж илүү хүүхэд маань цааш өөртөө ихтэй байх гад байна. Сургалтын хөтөлбөрөөр танах хэрхэн яаж боловсруулдаг юм бэ? Анх болвол Shark Tank нэвтрүүлэгт орохдоо өөртөө ихтэй манлайлагч өсвөрийг бэлтгэнэ гэсэн зорилгонд ороод ортол 4 жилийн хугацаанд явж байна. За тэр хугацаанд бид нар манай үүсгэн байгуулагч бизнес ментор, хишгэ ментор маань одоо 5 жилийн хугацаанд судалгаа гаргаад 12 хичээлийг заадаг бид нар. За жишээ нь 12 хичээлээс дурдах юм бол за хамгийн үндсэн эхний 4 хичээл бол зорилгоо тодорхойлох, зорилго тодорхойлол маань одоо мэдрэмж, мөрөөдөл гэдэг зүйлээсээ ялгаж сурна. За мөн дээрээс нь цаг төлөвлөлт 24 цагийг хэр үр бүтээлтэй өнгөрөөх вэ? Хэдэн хугацаа аль хэсэгт нь илүү цаг одоо нөхцөөгөөд байна гэдэг ч юм уу тэр талаараас оролцсон. За тэгээ мэрэгжил сонголт гэдэг зүйл байгаа. Мэрэгжил сонголт гэдэг зүйл дээр бас маш том судалгаа хийж гаргаж ирсэн хичээл байгаа. Тэгээ мэрэгжил сонголт дээр яг ингээд ороод ирэхээр нөгөө эцэгчүүд маань зөвхөн мундаг сургуулиар гэтэл хүүхдийн өөрийнх нь нөгөө эрүүл мэнд, бусад юм нөгөө чадвар, даваа тал, сул тал гэдэг зүйлүүдийг илүү судалж зааж өгдөг гэсэн хүүхдүүдэд чиглүүлдэг. За тэгээ дараагийн хамгийн сүүлд нь болохоор яргалт буюу өөрийгөө илэрхийлэх гээд ингээд манайх 3 анхан дунд агсан гэд 3 хичээлийг 12 хичээл болгоо хуваарлцсан байдаг гэсэн. Сургалт ер нь хэр удаан үргэлжилдэг юм бэ? Төгссөн хүүхдүүдийн хувьд үр дүн нь бас чухал гэдэг шээ тийм ээ. Үр дүн нь ирэхэд яаж гарав? Яг энэ хувь хүний хөгжлийн сургалтыг одоо сонгож байгаа, сонирхож байгаа хүүхдүүдэд ямар асуудал байгаад танаа сургалтын төвөөс орж очиж байна? Одоо хүүхдүүд маань болохоор ямар зүйлийг хүсээд байгаа, ямар зүйлийг одоо сонирхоод байгаа гэдгийг судалгаа явьж байгаа. Хөтөлбөрийн хувьд болохоор сарын хугацаанд, 7 хоногийн хугацаанд за манайх болохоор яг 6-аас 17 насны хүүхдүүд бүгд хамрагдах боломжтой. 6 насны хүүхдүүдэд хүртэл монгол хэл гэдэг. За мөн дээрээс нь гадаад байгаа хүүхдүүдэд их монгол хэлээ мартахгүй тул хөгжилтэй монгол хэл гэдэг видео хичээлээр ордог. За сарын хугацаанд, бүтэн жилийн хугацаанд гээд 14 хоногийн хугацаанд гээд ингээд хөтөлбөр улирлаас шалтгаалаад ер нь өөрчлөгддөг гэсэн. Эцэгчүүд яг үр дүн гэдэг зүйлийг одоо хүсээд идэх. Манайх болохоор сургалтын дээр нэг ангид 10-аас 15 хүүхэд авдаг. Үр дүн гэдэг зүйлийг бид хэлдэггүй. Яагаад гэвэл хүүхд цаашаа тууштай байж иж үр дүн магадгүй одоо бид нар ч томчууч гэсэн бид нар бичиж ойлгодог хүмүүс байна. Сонсож ойлгодог хүмүүс хүүхдүүд ч гэсэн яг адилхан гэсэн. Тэгэхээр хүүхдүүдэд бол үр дүн амлдаггүй. Гэхдээ бид нар бол яадаг вэ гэхээр манай хөтөлбөр 7 хоног байна уу, сар байна уу, бүтэн жилийн хугацаанд суралцаад хоёулын өсрийн клуб гэж байдгийг. Тэн дээрээ 17 хүртэл одоо 5 багтай клубтэй дараагийн агсан төвшөнд буюу багаар ажиллах
чадвар суралцсан явчихдаг гэсэн үг. Дараагийн бас нэг даваа тал гэх юм бол өсвөрийн сургагч багш гэж явагддаг. Одоо яг 12 хичээлийг заачлаа. Эхний 4 хичээл маань анхан шат байдаг. Тэгэхээр анхан шатны хичээл суралцсан хүүхд маань дараагийн орж ирж байгаа хүүхдүүдийг өөрөө сургагч багш хийдэг. Үндсэн багш нараас гадна хүүхдүүд маань өөрсдөө сурсан зүйлээ баттгахын тулд өсвөрийн сургагч багш хийдэг гэсэн үг. Яг 21-р зуун нөгөө хиймэл явах утас гэдэг зүйлбэр болчиход байна тий. Утасны хэрэглээтэй хүүхдүүд хэрж гин. За хоёрт болохоор хөвчлэн манаа дээр ирж байгаа хүүхдүүдийн харж байхад өөрийгөө илэрхийлэх буюу анги камт олон дундаа дугаа гэдэг ч юм уу тий. Уул нь бол өөрөө мэдээд идэг. Тэгээд тэрнээсээ нөгөө илэрхийлэхээс санаа зовоод. Тэгэхээр манаа дээр ирээд яадаг вэ гэхээр тэр хүүхдүүд маань тоглоомын аргаар суралцаад өөрийгөө илэрхийлдэг гэсэн. Нөгөө орчны солиод өгөхөр 30 минутын хугацаанд үндсэн багш маань яваад өсвөрийн сургагч багш буюу үе тэнгийнх нь хүүхэд яваад тэгээ бид нар хилцүүлэг хийгээд ингээ явдаг гэсэн. Тэгэхээр хүүхдүүдийг анзаарч хахад бол угаасаа нэгд бол утасны хэрэглээ, компьютерийн хэрэглээ гэдэг зүйл байна. Хоёрт бол анги хамт олон дундаа бас юм зүйлүүд хүүхдүүд маань нэг өөртөө итгэлгөөрөг илэрхийлэхгүй нөгөө үед ингээд нэрлэл гэдэг зүйлийг бас маш их анзаарагдаж байна. Яг энэ хөтөлбөр дээр мэрэгжлийн хоёр сэтгэл зүйч ажилтгийг яг өсвөр насны хүүхдтэй харилцдаг. За энэ 9 сараас эхлээд жилд одоо нэг л удаа зарлагддаг бүтэн жилийн тэтгэлэг хөтөлбөр байгаа юм билээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаараас мэдээллийг манай сонсогчдод хүргэж. Маш олон сургалт хөтөлбөрийг одоо зарлаад 4 салбартай ховдод завхан хинти явж байхад бол хүүхдүүдийн мэдээж бид нар эргээд судалж байгаа юм л та. Тэгэд энэ Open Mind гэдэг бүтэн жилийн тэтгэлэг хөтөлбөрөө бид нар жилд нэг л удаа 9 сард эхлээд 5 сард төгсдөг. Жил тасралтгүй хичээлдэг гэсэн. За тэгээ 12 хичээл дээр нэмээд нөгөө өсвөрийн сургагч багш гэдэг хичээл маань өсвөрийн бизнес эрхлэгч гэдэг сургаалт. За тэгээ сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө. За тэгээ мөн дээрээс нь мэтгэл зүйний тэмцээн ярих хэлтэх гэсэн ийм хичээлүүдийг заадаг. Ийм бүтэн жилийн хөтөлбөр байгаа. Энэ жилийн онцлог бол илүү анги хамт олноор нь суралцуулъя. Үе тэнгийнх нь буюу ангиар нь суралцуулах юм бол бас арай нөлөөтэй байгаа тийм. Хууны хөгжил гэдэг зүйл бол давтамжтай явахгүй болвол мартагддаг, орхигддаг зүйл. За жишээ нь цаг төлөвлөлт гэдэг хичээл байлаа гэхэд эцэг эхчүүд бид нар ч гэсэн өөрсдөө нөгөө цагаа төлөвлөхдөө за өглөөрт босхгүй болохгүй те. За тэгээ өнөөдөр юу хийсэн бэ гэл ингээл өөрсдөө ингэдэг. Энэ зүйлийг нэг өдөр мартчих юм бол тэгэл за яах ингээл орхичдаг үсттэй те. Яг тэрнтэй адилхан хүүхдүүд маань ч гэсэн тэр зүйлийг давтамжтай хийж иж буюу бүтэн жилийн хугацаанд суралцах юм бол нөгөө илүү үр дүн гарах юм байна. Энэ бүтэн жилийн хөтөлбөрөө одоо эсэлтээ аваад 9 сарын 21-нд их гээд тэгэл ажилдаа орцсон явцгааж байна. Ерөөсөө л одоо хүнд дадал гэдэг зүйлийг их бий болгох гэдэг шүү дээ. Эцэг эхчүүдийн за тэр дундаа өсвөр насны одоо хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд нийтлэг гаргаад байгаа алдаа нь юу вэ? Яг энэ нөгөө хувь хүний хөгжил тал дээр нь магадгүй хүүхдээ сонсохгүй байна уу? Хүүхдтэйгээ ярилцахгүй байна уу? Одоо өөртөө итгэх итгэлийг нь одоо нэмэгдүүлэх тодорхой хэмжээгээр өөрсдөө ч гэсэн одоо харилцааны хувьд асуудалтай байна уу? Яг ямар одоо нийтлэг алдаа байгаа юм бол та бас манай нэвтрүүлгийн төгсгөлд манай радиог сонсож байгаа сонсогчдод бас зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. Хүүхдүүдтэй бүлгийн зөвлөгөө болон сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зүйлд оруулснараа болвол хүүхдүүд маань ядаж өөр зүйл өнцгөр хардаг гэсэн. Надад тулгардаг зүйл миний үеийнхэнд бас тулгардаг юм биш үү гэдгийг ойлгоснороо илүү өөртөө ихтэй болдог гэсэн. Тэр зүйлээс нь бас сургалт хөтөлбөр сэтгэл зүйн талаар бас эцэг эхчүүд маань ойлголттой бас бага байдаг гэж харагддаг. За хамгийн сүүлд нь болохоор эцэг эхчүүдээ гэж хэлгээд анх удаа л бүгд ээж болж байгаа. Анх удаа л хүүхэд маань ч гэсэн анх удаа л энэ амьдралд амьдарч байна тий. 21-р зууны хүүхэд бол илүү суралцах хандлагатай хүүхдүүд байгаад байна. Өөрөө бас олон талаас нь мэддэг гэд нөгөө өөрийгөө хаацаалах биш би чаддаг би чиний ээжтэй гэхээсээ илүүтэй тэгвэл би сурчий би тэгвэл хүүхдтэйгээ харилцаанд бол энэ зүйлийг хийчээ гэдэг талаас нь суралцдаг байгаасай. За баярлалаа. Цаг зав гарган манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Таны цаашдаа ажилд чинь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ эфирийг сонсож байгаа эцэг эхчүүд болон хүүхдүүдэд бас маш их баярлалаа. Радио блог нэвтрүүлгийн түрээд хөндөрлөж байна. За бид сонсогч та бүхэндээ Diamond Mind Academy-ийн сургалтын менежер Дор Чандыг уулзлаа. За энэ академи ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар бас мэдээлэл та бүхэндээ дуулглаа.